За сайн уу манайхаа. Өнөөдөр манай ээж Монголоос ирж байгаа. Би одоо ээжийг тосгоод нүрээ будах гэж байна. Өглөөс ирсэн. Одоо цаг 7:30 болж байна. Ээж 8:20-оос Австралид яг онгоцноос бууж байгаа. Тэгээ би ер нь бол жоохон оройтчлоо. Нэг влог эдитлээд орондоо хөвтөөдсэн чинь нэг мэдсэн чинь цаг 7:30 болчихж тэгээ онгоц нь болохоор 8:25-аас бууна гэсэн. Гэтэ яг нэг 30 бууснаас нэг 30-аас цагийн дараа очиход ер нь бол болох бах. Яагаад гэвэл Австралийн хилээр ороход бас жоохон очор ихтэй байдаг. Тэгээ манай ээж Монголоос ирэх чинь хамгийн сүүлд 2 жилийн өмнө ирсэн. Аавч хоёр хамтдаа ирсэн. Энэ удаа болохоор манай ээж ганцаараа ирж байгаа. Манай ээж хэр удахыг нь сайн мэдэхгүй байна. Манай аавч хоёр ер нь бол нэг тустай байж чаддгүй байхгүй юу? Өмнө манай ээж ганцаараа ирээд нөхөрлөлөөгөө яарад аав руу яарад яваад өгсөн. Нэг удаагүй нэг сар л болжоод сар баг би гуйжиж байлгаж байгаа тэгээ явсан. Тэгээ энэ удаа бол өөрөө за ядаж нэг сар байна л гэсэн. Би ажилласаа ямар ч чөлөө аваагүй болохоор ээж тэгээ нэг бас цаг хугацааг өнгөрөөж чадахгүй юм шиг байлээ. Нэг 7 хоногт 2 удаа л хамтдаа байна гэсэн. Бусад өдрүүдэд нь тэгэл өглөө ажилдаа яваал орой ирээл тэгэл манай ээж гэхдээ өөр орнуудаар аялж исэн. Ер нь Австралид бас өмнө ирж исэн болохоор Google Map бид нар юмнуудаа ашиглаад өөрөө ер нь бол ийш тийш яваад чаддаг. Ээж аягүй гоё хамтдаа хоол идэг байхгүй юу. Тэгээ манай нөхөр бас бөөн баяр хатан ээж ирж байгаа. Гоё хамтдаа хоол идэх нэгээд манай нөхөр бит хоёр л баяртай байна. Тэгээ миний бас баярлж байгаа юм ингээл Монголоос гоё ааруул захисан. Гэхдээ Австралийн хэл үнэхээр чанга байгаа гэсэн баг монголчууд болгоныг шалгаж байгаа гэсэн. Би тэгээ нэг 20-тай юм өөр юм захиагүй борц эднэр бол угаасаа дими ягаад гэвэл маш өндөр торгуультай байдаг болохоор би хувцас өмсөд бэлэн болчлоо. Одоо цаг 7:58 болж байна. 8:20 гэхээр за би одоо гэрээсээ гараад тэгэл замдаа цэцэг аваад явж идэл яг амжих юм байна. Одоо яшин нэг надаа юу гэвэл би юусоо хоолч игээгүй мэн цайж чанаагүй мэн. Тэгээд манай ээж угаасаа одоо дэглэмтэй байгаа болохоор би ээжд ямар бол хийх вэ гэж бодож байгаад ямар ч байсан стейк шарыг гэж бодож ин замаараа стейкний мах аваад тэгээд ээжийг тосъё тэгээд ээжийг ирэнгүүт нь усанд орж байгаа хооронд нь би стейк шарж өгье гэж бодож байна. Яагаад гэвэл манай ээж бас Австралийн стейкний маханд амар дуртай. За тэгээд одоо бүгдээрээ хамтдаа гарцгаая. Би зонтгаа аваад бэлэн болчлоо. Тэгээд үнэртэй бас айгүй чухал. Би одоо ээжигээ тосж байгаа болохоор ямар үнэртэй бас өнөөдөр түрхэх вэ гэхээр энэ Rose Kabuki гээд энэ үнэртэй басыг түрхье. Амар гоё үнэртэй чинь. Энэ бас миний дуртай уснуудын нэг байгаа. Тэгээ нэрээ энэ бас том уснуудыг авахар хүмүүс байвал бас над руу холбогдож болно шүү. Би энэ борооч чинь хөлтэй хүн суул борооноор гэж манай ээж борооноор ирэх юм. За би одоо стейшн руу явж байна. Уул нь шууд энэчнээс таксидад явчих гэсэн чинь замдаа цэцэг авах ёстой болохоор эхлээд цэцгийг авчи. Цэцэг яг стейшны хажууд байгаа болохоор таксид гүгээд цэцэг хэрэгтэй. Би бараг л хүнсээ цуглуулж одоо эйрпорт руу явах гэж байна. Онгоцны бодол дээр ирсэн. Ээжигээ хүлээж ингээ хоёр тал байгаа байхгүй. Тэгээ айл нэг талаас нь гарч ирнэ. Онгоц нь бол газарцсан гэж байна. Манай ээж бигээр нь гараад ирсэн юм байна. Би эй дээр нь хүлээгээд ирсэн байна. Зөсөн. Амар очтой нөө. Oh my god. Энэ хайцагтай санал дээр байгаа бутал юм. Ээжэд асны шүл хийж өгнө. Юуго?
чи наашаа бодсон. Хогийн сав Amazon-оос захиалсан өнөдөр. Суу миний хайр дээж. Ээжид болохоор ийм органик австралийн мах авсан. Шарж өгнө. За, хоолоо идэ. За, цаг одоо 10:30 болж байна. Би одоо митингтэй, онлайн митингтэй тэгээд митингээ дуусчаад чимдаанаа задлаа. Чимдаанаа задлахаас тэсийн ядуу хөдлөж байна. To join and then we can jump into За, чимдаанаа задлаа. За, борцтой цай. Тэгээ юм өгөөжийн борцог. За, тэнгуүтээ манад ийм Чингис хааны арх авчирсан байна. Юунда хийчин? Шкафанда хийчин. Энэ амар хөөрхөн байсан. Халбах шар тус хэдийг авчирсан. Хийцтэй цай. Ёо, Австралид ирж байгаа хүмүүс байвал нэрээ ийм эсгээ тавчиг бол бүр амар хэрэгтэй байдаг. Эсгээ тавчиг гоё гэрт дулаахан. Миг авсан юм ямар жижиг харагдаад байна. Бас ийм тавчиг авсан байна. Хамгийн гоё юм самар. Өнөөдөр самарч сүмүүд өнөөдөр юу би завгүй юм байна. Тэнгүүтээ ааруул Тимогийн боб байна. Энийг хартаа супер контак Alibaba Alpen Gold. Нүдэн хрустик дандаа багтаа эздэг байсан. Юмнуудыг маань авчирсан байна. Тэгээд ялгууны ийм бас аягны ийм суур. Тэгээ манай хүнд ийм бит хоёр тийм гэрийн тавчиг. Өөрч тэгээ босод бүх юмнууд Австрал байд юм дөө. Та болохоор энийгээ ингээд dried yogurt гэх юм бичүүлчихэж. Манай ээжийг тэгээ шалгаагүй мэлээ хил дээр. Угаасаа шалгах гарч нэг юм байгаагүй дээ. Тэ шалгах гарч юм байхгүй тий. Борц авчирч чадаагүй тэгээд шалгуулаагүй гингүүт нь борцоо авчирдаг үеж гэж бодоод за тэгтээ одоо нэгэн ирсэн юм чи яах вэ? Тийм гоё юмнуудаа идээ. Сүмлийн борцыг задлаад идээ. Ийм жижигхэн болцсон юм уу? Гоё сүудэ цанд хийгээд үзвэл амт нь гоё юм. За одоо ингээд ээж бит хоёр байж агаад гарах чинь гадаа бураа загсан. Ээж ирсэн. Өглөөний мэнд. За ээж ирснээс хойш бараг 4-5 хоног болцсон байна. Тэгээ би дандаа ажилтаа байсан болохоор ерөөсөө ээжтэйгээ гадуур гарч амжаагүй. Өнөөдөр миний амралтын өдөр. Тэгээ одоо ээжтэйгээ хамтдаа бит хоёр ситигээр яваад тэгээд өглөөний цай, брекфаст идэх чинь. Одоо цаг 8 болж гин бит хоёр нөрөө бодоод одоо гэрээсээ гарах чинь. Тэгээд ээжийг нэрээ энд ирснээс нь хойш бит хоёр өдөр болго ээжтэйгээ хамтдаа гоё жимд ороод манай ээжийг жоохон жингийн хасах зорилготой байгаа. Тэгээд тэрнийхэн влогийг бас та нартай хүргэнэ. Өнөөдөр ямар ч байсан бит хоёр сэрцээ одоо нүрэ бодаа гарах чинь. Өнөөдөр гоё бит хоёр далайн эрэг дээр өглөөний цай уунаа. Тэр далайн эрэг дээр болохоор өмнө би хамгийн анхны баг энэ влог 2 дахь влог дээр нэг найзтайгаа хамт 4 жилийн өмнө тэр газар очиж исэн. Тэгээд одоо бараг 6 дахь очих чинь ер нь Монголоос ирсэн хүмүүстэйгээ хамт ер нь миний очих туртаа Австралид идэг газруудын нэг байгаа. Одоо тийшээ явах зам нь ч ихсэн айгуу гоё. Сэгсэн онгоцоор явдаг болохоор тэр нь айгуу таалагддаг. Манай ээж ирсэн ч гэсэн би ерөөсөө ээжтэйгээ өмнө тэр газар руу очиж байгаагүй юм бэлээ. Тэгээ бит хоёр одоо тийшээ явах чинь. Австралид маань гоё дулаарцсан яг л гоё цаг агаартай үед ээж ирсэн байгаа. Ээж гэрт байхаар үнэн гоё манай гэрийн
одоо шургуулах, түнхэн шанах ер нь юмнуудыг organize хийгээд хоол хийгээл тэгэл өдөрт гэрт манай гэрт үнэн завгүй байгаа. Юмнууд саяны хэрэгсэн юм болохоор энэ Dior-ийн Star Filter гээд primer шиг тэнгуүтэй зарим хүмүүс ингээд нүүрэндээ зузаан крем түрхэх дургу бол эсвэл энийг primer шиг ашиглаж болно. Жохон ийм өнгөтэй. Тэгээ баг нүрэ бодохгүй үедээ энэ Star Filter-ийг түрхээл тэгэл өөр нь бол гарчхад айгүй хөөрхөн байдаг. За сүүлийн Miss Dior-ийн влогоор Dior-ийн өнөртэй уснуудын влогоор над руу бас айгүй хүмүүс холбогдож өнөртэй ус авъя гэд тэгээд та нар маань хэрвээ авахыг хүсэж байгаа сонирхож байгаа бол миний бас Instagram хуудас руу бичээрэй. York Street. За ээжт хоёр одоо яг circular quay дээр ирсэн. Усан онгоцонд суух гад явах гэж байна. Тэгээд энэчнээс нэгэн зогсоод яг тэр газар очино. 9 минут явбал очих юм байна. Миний яг арт Opera House and Tint. Тэгээд тэнд болохоор Harbour Bridge байна. За яриад исэн газараа хүрээд ирлээ. Бүр вив нь үнэхээр гоё байна. Тэгээ би болохоор матча захиалсан чинь өнөөдөр яг матчатайгаа адилхан өнгөтэй юм цамц өмссөн байгаа юм байна. Цаг агаар үнэхээр гоё байна. Усан дээр ингээд байгаа кофе шоп байгаа.